контент гээд за эндээс new content гэж хэлүүлчих. Тэгээд page гээд тэгээд эндээс ингээ гараад ирэх presentation гэдэг яваад за тэгээд энэ дээр хийх. За тэгээд энэ дээр яаж хийх вэ гэхээр одоо ингэ хуудснуудаа нэмчин хийдүүцтэй хийх үү гэдэг. Тэгэнгүүт лээ. За нэг хуудсан дээр жишээлбэл нөгөө илэрхийлж уншуулахад зураг оруулаад өгч байгаа. Тэгэнгүүт энэ дээр яаж оруулах гэхээр энэ зураг add гээд тэгээд нөгөө screenshot хийгээд оруулсан байгаа газраас дуудаад оруулаад ирнэ. За жишээлбэл за энд за энэ ингэж уншуулахад зургийг оруулаад өгч байгаа. Ингээд нэг уушаад ороод ирэхээр ингээд даан гэж тарчин тэгчээд энэ дээр нөгөө зураг ингээд байлуулаад өгчин. Тэгээд их болгоод янзлаад. За тэгээ энэ дээр асуултаа болохоор энэ дээр одоо яг ямар асуулт сонгохын тэрнийг оруулаад өгнө. За эндээс multiple choice гэх юм бол энэ дээр асуулт авч ирнэ гэсэн. Энэ асуултаа бэлтгэсэн байвал ингээд копи гэж аваад тэр нь саяхан асуулт дээр тавьдаг юм. Тэгээд энэ дээр 100 хариултаа оруулж байгаа. За 100 хариултуудаа болохоор нөгөө correct гэж сонгоод өгч шүү дээ. Тэгээд тэрийг олгоосаа хийж байгаа. Тэгээд бэд нь болохоор ингээд тэгээд энэ дээр нэг асуултаа нэмээд өгнө. Тэгээд асуултаа нэмээд за энэ одоо зүг байна гэх юм нэг зөвлөж байна. За ингээд зөвлөлтөө сонгоцсон. Тэгээд даан гэж чаа. Тэгээд энэ дээр ингээд нөгөө гарч иж байна уу юу гэдгийг сайн шалгах юм билээс. Тэгвэл бас нөгөө жиг гэдэг нь гарчгүй болохгүй тийм. Тэгээд ингээд болчихно. Энэ дээр байгаа нөгөө save гэх тэгэхээр энэ дээр нөгөө нэр нь байхгүй байгаа. Тэгэхээр энэ дээр бичиж өгөх гэж бичиж. Би нөгөө яагаад латин бичиж байгаа гэхээр би уулын монголоор хийсэн тэгээд тэрнээс ялах гад ингээд хийж. Тэгээд ингэ ялтсаач. Тэгээ нөгөө төч одоо ингэ харахаар энэ чагнаа гэсэн. За би энийг болохоор ингэ хадгалсан шүү дээ. Тэнгүүдлээ ингээ ороод даад энэ ороод энэ дээр нараад тэгээд delay гэдэг тэгээд энэ дээр нөгөө бичиж өгөх гэдэг бичиж өгöd. Тэгээд save гэж. Тэнгүүд энэ дээр нөгөө линк нь гараад ирж байгаа. Тэгээд copy link гэл ингээл